За мэдээ сүнс гэж бид нар ч уг нь бол бид нар ч өөрсдөө сүнс тэд нар яагаад ингэж байшиндаа хорогдоод би яваагүй тэгээд байж байгаа юм бол тэд нар нөгөө яг бид нартэй ялгаагүй бас ингээд сүнс гэхдээ нөгөө яг ингээд материалыг ингээд махан би аваагүй тийм ингээд сүнснүүд болчиход байгаа байхгүй юу. Ямар нэгэн байдлаар тэр нөгөө өгсөн газартаа ч юм ингээд нэг газар ингээд хорогдоод дараа чи ингээд би авч чадахгүй гэдэг яваа да. Тэгэхээр нөгөө ямар нэгэн байдлаар нэг хит ингээд татагдаад тэг зуурдаар ингээд нөгөө нас орчихлаар тэрэндээ ингээд татагдаад идэг. Тэгэхээр нөгөө тэр хоёрын ялгааг бид нөгөө ялгаж салах хэрэгтэй л ахал та тийм. Нэг нь болохоор яг бурханлаг ингээд нөгөө юу сүнс байгаад энэ яг би өөрөө байна. Нөгөөх нь болохоор хий үзэгдэл одоо нөгөө махан биегүй гэхдээ нөгөө нарийн биетэй ингээд нөгөө ухаанаа ч юм уу та оюунтайгаа бэж идэг. Тэгэл ингээд эргэдэл яваад идэг тийм хэвзүүлэл байна. Тэд нар зүгээр ингээд биендээ хорогдоод явж чадахгүй бие тавьж явуулж чадахгүй байгаа л сүнснүүд юм байна гэж ойлгох нь зөв үү? Яг биендээ биш нөгөө хит их юмдаа ингээд эд хөрөнгөндөө ч юм уу те эхнэр хүүхэдтэй ч юм уу янз бүрийн юмд ингээд татгцсан байж болно л да. Ямар ч лсэн нэг дараагийн бие авах процессд нэг юмд нь гацалт үүсээд тэндээ бас төгжигдсэн байж болно гэсэн үг. Тийм байж болно. Үүлийнхээ өөрөө нөгөө заримдаа ингээд яг ингээд жам ёсных нь нас нь дуусаагүй байхад ингээд зуурдаар нас орчихлоо тэр ингээд хугацаагаа хүлээгээд бас ингээд тэрэндээ байгаад идэг. Тийм тохиолдол байдаг. Тийм тохиолдол байгаад. Жишээлбэл одоо амиа хорлолт байж шүү дээ. Ерөнхийдөө бол одоо бид нарыг өөхөх цаг, төрөх цаг ерөнхийдөө тогтоогдсон байдаг байхгүй яг дөнгөж одоо төрөхөд тийм үү. Тэгсэн чинь бид нар чинь нөгөө өөрсдөө эрх чөлөөтэй юм болохсоор тэрийг ингээд цагаас өмнө ингээд дуусгачих болж байгаа байхгүй амиа хорлолт ч юм уу тийм. Тэгэхээр яадаг вэ гэхэлээ нөгөө жам ёсных нь хугацаа нь болоогүй болохоор тэр жам ёсных нь хугацааг нь ингээд дуусгах гад ерөнхийдөө тэр ингээд нарийн биеиндээ байгаад иж болдог. Уг нь бол тэр амиа хорлож байгаа хүмүүс чинь бол энэ амьдралаасаа бүр залхаад энэ амьдралыг дуусгах цэг тавь байхгүй болъё гэд хөх сонголтыг хийж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөө амьдрал нь дуусахгүй өөр байдлаар үргэлжлээд байна шүү дээ. Ягаад тэгэхээр таны хэлснээр сүнс мөнх учраас үргэлжлээл байгаад тэнгуут нөгөө нэг одоо 60 наснда өгсдөг хүн байлаа гэж бодоход 40 наснда амиа орчлаа гэхэд 20 жил тэр нөгөө биегүй тэгэл ингээд нарийн биетэйгээ ингээд байж байгаа нь шүү дээ. Нэг байшинд ч юм уу нэг ойд ч юм уу хорогдоод байж гэсэн үг гэж ойлголоо шүү дээ. Тийм яг уу энэ бие чинь одоо бидний зүйл биш байхгүй юу? Ер нь бол ингээд яг ерөндөө бидний зүйл биш байгаа даахгүй яг ингээд бид нар чинь ингээд төр хугацаагаар ашиглачаад тэгээд дараа чинь би рүүгээ авчиж байгаа шүү тий. Тэгсэн чинь ингээд нөгөө тэрийг нэг өөрөх юм биш зүйлийг ингээд цагаас өмнө хороочж байгаа байхгүй. Дураараа хороочж байгаа байхгүй. Тийм ямар нэгэн байдлаар нэг эрх чөлөөтэй учраас бид нөгөө юугаад дуусгачих болж байна. Гэхдээ тэр чинь ингээд нөгөө юу яадаг байхгүй юу? Шууд дуусаад ингээд сайхан болохгүй хүмүүс тэгж ойлгодог байхгүй ингээд амьдрал амар хэцүү байна гингүүтлээ. Ер нь энийг ингээд одоо байхгүй болгочвол тийм би амьдрахаа болчвол зүгээр болох юм шүү гэдэг асуулт байгаа байхгүй. Тэгэхээр юу мэддгүү гэхээр тэрний дараа бүр хэцүү бас ингээд орчин хэцүү